Үсчин гэрлээгийн үнэн төрөх илчлэгдэв. Одоогоос жилийн өмнө ард түмний гавьяат үсчин гэрлээ гэдгээрээ цоллуулж байсан тэрээр туяаг их найзыгаа дээрлэхэж удаадараа зодож үг хэлээр доромжилж байсан гэдгийг үсчин туяа олон нийтэд дэлгэлээ. Чухам яагаад энэ бүгдийг одоо дэлгэх болов? Үсчин гэрлээ яагаад найзыгаа зодож дээрлэх үдийг манай сурвалжлах баг тодрууллаа. За сайн байцгаана уу? Үсчин туяа байна. Тэгээд яагаад танаа нэвтрүүлгийн хамт олныг дуудсан бэ гэх юм бол би гэрлээгийн доор салонд нь 10 гаруй жил ажилласан. 10 гаруй жилийн хугацаанд би цэвэрлэгчээс нь ахвалаад бүхэл ажилтнанд тусаж дэмждэг байсан. Тэгээ би өөрөө тусдаа салон нэгээд ингээд намайг гараа явсан чинь гэрлээ миний шин салон дээрээ намайг үйлчлүүлэгчтэй хахад шууд устдаж дараад хавирч унгаагаал ямар муухай чулуун зүрхтэй хүнийг хайрлах сэтгэлгүй хайр таадгүй мүү шимэгч вэ өмхийсэн мүү хэлэхгүй бактери минь ингээд намайг чи зүгээр бэлтаа шалан дээр хамраар минь мөргүүлээ би болчихоо гэрлээгээ тачилж мөргүүлээ. Миний хажуугийн ширээндээ болдог эргэтэй өсч юм байна. Хөөтө болооч гэдгсэн ч л өстой ширээн дээрээс хайчиж аваад ингэж хэмж хаттай эргүүлээл баах болгонд эрчийг санаж яваараа гэл бүхсрүү ингэсэж жинсүү цооролгүйгээ гараагүй яваасан. Тэгээд хайж байгаа юм чи эргэтэй үнийг ингэж чи намааг ингэж хайрлахгүй ямар амар юм бэ гэд би ч бүр бичлээсээ сансарлуу нүгөө. Тэгсэн чинь яаж мэдсэн бом дахин сансарлуу ороод ирсэн. Тэгэл халахын автгаар дээр гэрлэгийн гар хаа өрхийн харахуу чигээл намайг амар тэр холоос дахиад үстэй жирсэн. Яа одоо заавал гэж олон түмэнд гэж шившгэд дэлгэх шаардлага байсан ч юм уу туяа миний найз. Ер нь тэгээд муунахоо аманд шартаас тогтохгүй гэж өстө өнөө юм байна. Хүний тэгж хов тавиланг өөрчлөх хэрэггүй юм байна. Зүгээр л шалаа угаагаад тэгэл тэндээ ингээд доороо байж ах хов тавилантай байсан үнийг өөдөн татаад бүх юма заагаад өгсөн л одоо миний буруу олцгол юм байна л да. Цохид зодоод байсан юм бол байхгүй шүү дээ. Би тэгээд зүгээр байгаа хүнийг цохид зоддог хүн бол би биш. Жишээ аваад үзье л да. Малд ингээд ийшээд яв ийшээгээ бэлчгээд хэлвэл ойлгох уу? Үгүй. Заавал араас нэг ингээд нэг аргал чулуу шидээд чүү чаа гэдэг шилбүрээр ингэж цогчож ойлгодог тийм үү? Туяа тийм л хүн. Өөр юу ч тэгээ туяа. Тэг би гэрлээс гойсон бүр уйлаад аргаа хараад гэрлээ найз нь ингээд чамд гай болохгүй амьдарч штэ зүгээр л би мөрөөрөө амьдрий л тага бус. Тэгсэн чинь гэрлээ надад юу гэсэн гэж салоноос хувь нэг бол ерөөс өсчний мэрэгжлийг боль. Би чамд заасан, би чамайг өсчин болгосон. Би чинь өөрөө бас авиас мэдрэмжтэй би чи харж суралцж байгаа. Би шүн бэлддэгс би хичээсэн байхгүй. Тэгж яхад гэрлээ яахан намайг ингээд би гэрлээд өгөх юмаа бүгдийг өгсөн. Би одоо өргөө. Гэрлээ бүр намайг хими оюуны өмчт өгсөн биз. Юу гэсэн үг юм? Одоо гэрлээс өөрхөн Монголд хим хийж болохоо байцсан юм уу? Стопер зарим юм бүр арай нийттэй гэрлээ. Хөөс юм уу? Яа. Гэхдээ гол нь миний штэ. Миний айгу ингээд игдүүслийг хүргээд байгаа зүйл нь болохоор штэ. Туяа надад хүүшээ найз нь одоо тусдаа гарлаа дүүлэн нислээ явлаа гэд өөр зоригтойгоор надад хэлсэн бол би дэмжих байсан. Тэгэд хулгайч нохоо шиг яах гээд байгаа юм мэдчихгүй. Өө найз нь өвчтөй байна эний тэрэ гэж гад би хүнээс сонсож байгаа байхгүй. Туяацтай бүх хайраа дивсэн. Тэгэд хүний тэгж итгэлийг алдаж болохгүй. Өмнөний хэлсэн хүн өхөр өшөтэй гэдэг л одоо энэ болоо юм л та. Игч нь бол яг үндэ шууд хэлцдэг байхгүй юу. Тэгэл нэгтгэл нь хоёр дахь нь тэгэл ойлгохгүй тэгэл гурав дахь тэгэл шууд нугаслаа тавьчих штэ. Хүнийг бол тийм л хүн. Өө тэг гэрлээгийн салаанаас гарах зөндөө шалтгаан байгуу. Би нэг удаа бабле аваад ороод ирэхгүй дэлгүүрээс би нөгөө сахаргүй тархалуулдаг болохоор энэ айгуу туртаа байхгүй юу. Тэгээ оруулж ирээ би чинь нэгэн балгачаад ингээ ширээн дээрээ тавьчихсан чинь талдаа орцсон байсан ингээ барьсан чинь. Тэгэл би энэ баблегаа аваад уух гал ингээл задлал ингээл ойртуулсан чинь амар өмхий өндөр амсарнаас нь бас түрхсэн юм шиг. Тэгэл ингээ харсан чинь дотор дүүрэн талхны өрцсөн ингээ хөвцсөн. Ямар балиар соёлгүй амаар нь өмхийн амтаа нууцсан би шижгийн өлийн юм бэ гэдэг ингээд харсан чил гэрлээ амаараа дүр илгэний нухш ингээд чигцсэн илгэний нухш талах чигцсэн адвар ингээд харж ирсэн тал ингээд шилтцсэн тэгэл би хэлсэндээ гимшил яана гэрлээ хэлсэн бэ ингээд тэгэл занаанд нь орсондоо сар гар намайг цалингаар минь боогоод хүн хөхгүй хорхоотой араандаа зуугаад уул ус аргадж байгаа юм шиг юм болж ич нэг жоох уучлна би надад хэлж байгаа үг нь найз нь чамд гомдохгүй гэхдээ мартахгүй тэгж хүнээ авмаараа бол зүгээр гомдлын мөр найз нь ганц алгадчих. Тэг хүнээ авахын тулд би чинь ингээл хацраа өгч юм чи. Амар чангастай. Өсөлт алгадсан шүү дээ стан нэрээ бүр. Яа 10 хэдэн жилстэй амар хэцүү байсан. Одоо би зүгээр л өөрөөрөө баймаар байна. Анхныхаа салоныг галд авцуулчаад үр ширэнд ороод талх элгийн нухшаас өөр хоол олддгүй үе надад байдаг байлаа. Их чинь тэр үеэс санан дурсахын тулд ерөнхийдөө элгийн нухш талах иддэг хөхгүй юу? Тэгээд тэрийг л одоо ярьсан байна. Тэгээд элгийн нухш талах ингээ байн бэ идээд байхаар жаан чин нэмчих гэдэг хөхгүй.
Тэгээ хажуугаар нь ядж байгаа тэгээд тийм болсон болоогүй тийм сахартай ундаа ууж ахын оронд тийм сахаргүй, калоргүй энэ бабли гэд газтай ус уудаг байхгүй. Энэ чинь айгүй гоё зугаатай олон төрлийн жимсний амттай. Тэгээ жин нэмдгүү айгүй тийм гоё яадаг байхгүй. Уйдадгүй гэх юм уу? Айгүй гоё. Магадгүй нэвтрүүлэг гэрлээ миний найз одоо үзээ сууж байгаа байх. Найзгаа уучлаарай. Зүгээр л найзгаа тайван өргөч би чамд гай болохгүй амьдрал. Ард түмэн минь бас намайг зүгээр ойлгоно үз. Надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол би ширэг би гэрлээ хийх болов гэж бодож юм би үнэхээр айж юм. За тэгээ танаа нэвтрүүлгийн хамт бол намайг тоож ирсэнд баярлалаа. За тийм л энэ да. За тэгээ ихчтэнтэйгээ өөр хэлэх үг алга. Гомдмоор юм да туяа минь. Монгол ардын зүй зэсэг өстө яг он хэлэх юм аа. Мал тижээвэл амт тосдно, хүн тижээвэл толгой тосдно. Билээ мэдэж саг, бэлчээрээ мэдэж унг гэдэг үг байдаг. Найз гэсэн нэртэй тайлцсан хүмүүс хорвоогаар дүрэн болж дээ л гэж хэлээ да. Сэтгэл бүрст амар өвдөж байна. Ихтэй сая ингээ ярьж хатсан ястаа яг уйлангаал алдлаа сая. Яваад очдох юм эсвэл. Бачуураад их юм ингээ их чинь ингээ юмаа гаргахгүй болдгоо маа. Итгэж явсан найз нь өөрөөс нь урвсанд уур бухимдлаа барьж чадаагүй гэрлээ эгчийн зүв үү? Аль эсвэл энэ их дарангууллыг твчиж чадаагүй холдсон туяа эгчийн зүв үү? Чухам хинийхэн зүв болохыг ард түмэн та бүхэн тунгаан үзье. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Зол Жаргал анх баяр нар байлаа.